Тэгээ юу вэ? Ажлын дайггүй Хөдлөө хараач. юм хэлээч. Жохон хөлтөө төхмөн байна уу? Бид хоёр амар цагаан хөрлөө жоохон борттой байна. Харин тэгээд тасна. Цугларах цэг подкастын тэтгэвэр өргөн чөлөөнд ирсэн хоёртой баярлалаа. Тэгээд баярлж байна уу та хоёр? Баярлж байна. Баярлалаа. Чи асуухаар баярлалаа. Баярлахад хэрэгтэй энэ да одоо. Баярлалаа. За гурлаа ер нь яах гэж уулзсан бэ гэхлээр би ер нь хийм бэ гэдгийг мэдэх гээд байгаа. Гэрлээ гэж хийм бэ. Та хоёр хийм бэ. Тэгээд өөрөөр хэлбэл монголчууд маань хийм бэ гэдэг энэ сэдвийн дагуу ярих чаа. Тэгээд өөрөө энэ сэдв маань болохоор амар тийм том цар хүрээтэй судлах юм ихтэй түүхэн сэдв учраас хэдүүлээ яг өөртөө цаг зав гаргаад судалсан тэр хэмжээндээ сайхан чөлөөтэй ярилцгаая гэж бодож байна. Тэгээд монгол хүний танигдах юу юм бид нэр даваа бодлон судалтал байна уу? Нөгөө ямар юу чаддгийг юу чаддгүй. Тийм юу ямар хүмүүсийн гэдгийг танигдж байна шүү дээ. Тийм. Яг мандан бадарч явахдаа юг чадаад байсан. Тэгэхээр юун дээр алдчихин сэтгэлдээ. Юун дээр анхаарах хэрэгтэй. Энэ талаар хэдүүлээ чөлөөтэй ярих гэж бодож байна. Энийг ойлгосноор болохоор нөгөө бид нар чи ярьдээ ш нөгөө биднээсээ өвгдөөдс болохоор хүннүү чуд гэж ярьдээ ш тий. Тэгэхээр бид нар ганцхан тэр хүннүү гэдэг овог аймгаас гаралтай юм уу эсвэл одоо өөр олон овог аймагудаас нийлээд бүтцсэн юм уу гэдгийг гатлаа тайлбарлаж өгөх үү? За тэгээд энэ талаар жоохон түүхийн одоо подкастууд ном сонссон уншсан. Тэгээд яг Монголын газар нутаг дээр байсан угсаатнууд ямар улс ямар овог аймаг байдгийг бэ гэдгийг нэг товчхон мэдээлэл өгчээ. Манай нөгөө нэг түүхийн их сурвалж дээр бол хангалттай мэдээлэл байдгүй юм билээ. Ер нь ихэнх нь хятад их сурвалж дээр байдаг юм байна. Тэгээд хамгийн ихэнд дурдсанаар болохоор Дунхуу аймаг гэж байгаа юм. Илүү нөгөө нэг хүмүүс нөгөө авог бүлгийн юм хамталтай байжсэн нь ингээд нийлээд бүгдээр нэг арай улс гүрэн биш аймгийн нэгдэлтэй болцсон. Одоо аймгийн зохион байгуулалтанд орж ирсэн. Тэрийг нөгөө нэг хятадын сурвалж дээр Дунхуу буюу хойд нутгийн хүмүүс гэдэг гэж үздэг юм байлээ. Тэгээд тийм Дунхуу аймаг гэж байсан. Дунхуу аймгийн дараа Дунхуу аймаг болохоор яг манай эртний нийтийн тооллын өмнөх 100-д байсан гэж тэмдэглэгдсэн байгаа. Тэгээд бидний одоо мэддгээр манай эртний өмнөх 209-өөс манай эртний 93 он хүртэл яг хүннүү яг нүүдэлчдийн анхны төрт улс болж яг тогтсон юм л. Тэгэхээр яг одоо бидний нүүдэлч манай Монголын нутаг дэвсгэр дээр байсан нүүдэлчдээс хамгийн анх төрт улс болсон нь хүннүү гэж үзэж байгаа. Нэг өрний яг нэг зүгээр эхлээд дуус хүртэл нь хүний нас гэвэл хичээл насанд явж явах үед Есүс төрж ирсэн байна. Тий, одоо Европод Есүс бүжигнуулж явах үед одоо яг хүннүү эхлээд тэгээд одоо буцаад мөссөн тийм л хаана шүү. Тэгээд Сямби. Тий, хүннүүгийн дараа Сямби гэдэг. Сямби нь болохоор илүү нөгөө түрүүний ярьсан нөгөө Дунхуу аймаг гэдэг ба шүү дээ. Дунхуу аймаг гэдэг тэгэнгүүт Дунхуу аймаг дотроо бас ингээд хит хитэн аймагуудыг Дунхуу аймаг нөгөө нэгтгэсэн. Тэр дотор нь байснаас Сямби аймаг, Ухаан аймаг гэдээ байсан байгаа тийм. Сямби аймаг нь тэгээд тухайн үед одоо хүннүүг илүү ингээд дороотоод мөхсний дараа илүү хүчрхэгжээд төрийн захиргааг авсан одоо хүчрхэг аймаг нь болж гарч ирсэн. Сямби бас 1-3 дугаар зууны хооронд одоо Монголын нутаг дэвсгэр дээр илүү төрийг захираад ингээд байжсан. Ер нь бол манай монголчуудын үг гэж үздэг юм бэл. Тийм алдуурууд ордог гэсэн. Тэгээд ухаангийн нөгөө Сямбигийн дараа болохоор Нэрун аймаг гэж үзэж байгаа. Нэрун болохоор
За он тооллын хувьд болохоор юу байгаа юм? Он тооллыг алдаж болохгүй. 4-р зуунаас 6-р зууны үед байсан. Нэрүүн аймаг болохоор онцлог гэх юм бол мордо хуйгалдаг байсан. Одоо дайнтланд хуйгт мордо байдаг гэсэн. Ер нь бас Сиамбигийн задрал бутгалын дараа энэ нөгөө задрал бутгалууд нь дандаа л нөгөө нэг дотоодын тэмцэл, дотоодын эрх мэдлийн зөрчилдөөнөөс болоод задардаг. Тэгэнгүүт нь тэр нөгөө нэгдэлт нь байсан одоо өөр алга болчоор өгдөг байсан өөр аймагт хүчрхэгжиж гарч ирээд төрийн захиагаа авдаг. Ер нь тийм л Нэрүүн аймгийн хувьд болохоор илүү жоохон ноёрлогч нэг аймаг байсан юм л нэг аймагудаас татвар их авдаг. Тэгээд Нэрүүн аймгийн яг харьяанд нь Түрк аймаг гэж байсан. Одоо яг Алтай хэсэгтээ одоо нэг бүх Түрк гэж яриаддаг. Түргүүд болохоор Нэрүүн аймагт Нэрүүн улсад төмрөөр тухайн үед төмрөөр ингээд алга болчоор өгдөгсэн. Тэр үеийн нөгөө төмөр гэдэг нь одоо тухайн үеийнхаа технологи инновац хамгийн ер нь нэлээд сайн зүйл нь одоогийн баг AI-тай зөвлөлт юм уу те. Зүгээр би л тэгж бодсон. Тэгэнгүүт Нэрүүн аймаг ингээд түргээс их татвар авангууд түрэг бас нөгөө ингээд татварын дарамтанд ордог яадгийн буцааж бас хүчрхэгжиж босоод бууд одоо хөрштэй холбогдоод Нэрүүн аймгийг дараад тэрний дараа нь түрг одоо түргийн хаант улс гэж байгуулагдсан байна. Түргүүд чинь Алтай язгуурын орчмоос Алтай хэсэгт оршижсэн одоо Авг аймаг байсан. Тэгээд баруун түрэг, зүүн түрэг гэд хоёр хуваагдсан. Зүүн түрэг нь яг манай Монголын нутаг дэвсгэр дээр төрийг захирч ирсэн. Тэгээд зүүн түрэг нь одоо задарч унах үед дараагийн аймагт одоо хүчрхэгжиж гарч ирсэн. Тэр нь болохоор юу байсан байгаа тийм. Уугрын хаант улс байсан байна. Түрэг болохоор өмнөх нөгөө нэг Сиамби, Нэрүүн, Бүнүү, Дунхуу гэдэг энэ болохоор яг нэг Монголын газар нутаг дээр Монгол одоо аймагуудыг нэгтгэсэн төрийг захирчаас яг Монгол ухсааны гэж талдаа илүү үздэг. Тэнгүүт төргийг болохоор илүү харь ухсаа гэж түүхийн номон дээр тэмдэглэсэн байна. Тэгэхээр Монголын нутаг дэвсгэр дээр Монголын аймагуудыг бас нөгөө төргийн одоо захиргаанд ор байсан гэсэн үг. Гэхдээ яг өдөржсэн тэр нөгөө нэг голцчихсан аймаг нь болохоор илүү харь ухсааны талдаа гэж би түүхийн тэмдэглэлээс гарсан. За тэгээд түрэг яг мөхсний дараа нөгөө уугрын хаант улс үсээд уугрын хаант улс болохоор илүү ингээд сууршин одоо тийм хот босгож исэн юм лээ. Одоо сар балгас гэх мэт. Тэгээд уугрын үед болохоор бичгийн дурсгал тэгээд юу үсэж исэн. Согд бичиг уугар бичиг болгоод тэгээд уугар бичиг нь Монгол аймагуд болохоор өөрсдөндөө авч хэрэглэсэн нь одоо ингээд явсараад манай уугарч монголчиг болсон юм гэлээ. Тэгээд уугар болохоор бас ингээд дотоодын юунд болоод мөхсөн. Тэгээд уугрын дараа болохоор уугарчуудыг нөгөө тайгад амьдардаг киргизүүд Енисен киргизүүд давталж орж ирээд устгацсан. Енисен киргизүүд нэг 50 орчим жил байсан. Гэхдээ тухайн үед байсан нөгөө Кидан аймагт илүү шахагдаж гараад тэгээд Кидан аймгийн нэг Авг аймагуудыг нэгтгэхэд Кидан улсыг байгуулсан байна. Кидан улс болохоор 907 оноос 1125 оны хооронд Машин тогтножсэн. Кидан улсын хувьд болохоор бас бичиг соёлын их бичиг, баг бичиг гэдэг бүр бичиг үүсгээд тэгээд тэр нь одоо дэлхий дээр амар тийм нууцлаг бичигт ордог. Тэрийг нэг эрдэмтэд одоо хүртэл ингээд тайлж уншиж чадаагүй байгаад идэх юм бэл. Киданчуудыг онцлох нь илүү ер нь яг одоогийн монголчуудын өвөг гэж төгсд үздэг юм бэл. Хэл яриа нь илүү ойр байсан гэдэг шүү дээ. Дараа их Монгол улс байгуулагдсны дараа олон сайдууд, Кидан сайдууд их ажилладаг байсан гэдэг. Тэгээд нэг археологийн судалгаа болон антропологийн нөгөө нэг тархины бүтц гэдэг тэрүүгээр яг нөгөө нэг ингээд тааруулангууд яг одоогийн монголчуудтай Киданчууд их ойрхон байсан гэдэг
юм бэ? Кидан гэж чинь нөгөө нэг солонгос кинодор гараад идэв юм лөө. Тийм шүү дээ. Тэжүүнтэй байлтаад идэг кидан ч. Тий, одоо нөгөө Солонгосын сайн нөгөө Physical Asia гэдэг нэвтрүүлэг гарч байгаа шүү дээ. Тэнгүүд Physical Asia-гийн монголчуудын доор бичсэн комментэн дээр нь солонгосчууд монголчууд манай монгол тамирчдыг энэ кидан гүрний үг одоо үр сад гэж ингээд амар сайн мэддэг. Гэтэл бид нар зүгээр тэр ихэр сайн мэдж байгаа вэ тий. Тэгэхээр тэрийг сайн мэдхийн тулд хэдүүлэн яриаг ярьж байгаа гэж ойлгоод байна шүү дээ. Би ч одоо сэтгэлийг өгөхийн тулд мэдүүлэхийн тулд биш шүү. Манайхан бас тэгээд гоё судлаад үзнэ тий. Би болохоор нөгөө Тэж уяанаас л кидан гэж сонсч ирсэн болохоос ямар юм бэ тийм ба. би нэг хар талын нэг дайсны тал гэж дайс нэг жижигхэн гарууд явж ийн гэж бодоод байсан. бодчихсон боловч манай бас өвгтэй эзэн нэг хэсэг байх нь шүү дээ. Тэгэхээр соёлын хувьд болохоор нөгөө торгоны зам болохоор түргийн үед ер нь нэлээд хүчээ аваад уйгурын үед болохоор энэ нэлээд тагтаршаад хэл соёл бичгийн одоо солилцоонууд нэлээд явагдсан юм байна шүү дээ. Тий, уйгурын үед нөгөө соёлын солилцоо их явагдсан гэж үздэг юм байлээ. Тэгээд ер нь юм хэрэмтэй бүр хот байгуулах гэж үзсэн. Хот нь ингээд 25 км бүр үргэлжлэдэг хот. Бүр ингээд хот нь өөрөө тийм ус зайлуулах сувгийн системтэй тийм хот гэсэн. Тэрийг нөгөө киргизүүд орж ирээд галдан шатаачихсан. Тэгээд энэ үед нөгөө нэг манихес шишин буюу нөгөө нэг Персес гарсан нөгөө Зороастос шашнаас салбарлсан гал тахдаг, галыг шүтдэг тийм манихес шишин энэ үед яг нөгөө одоо уйгурууд оруулж ирсэн. Бурхны шишин бас байсан байдаг. Түрүүдийн үед христийн залмайн шишин байсан байдаг. Уйгуруудын үед энэ манихес шишин ингэж орж ирснээр одоо бид нар нөгөө гал тахдаг, гал ингээд Одоо нөгөө гал болон гэлийг шүтдэг. Тийм бэ тий. Нөгөө уул аваа тахих одоо манай ерөнхийлөгч хүртэл нөгөө уул тахтай шүү дээ. Үндэсний хэмжээнд улсын хэмжээнд гэж очиод тайлбар шүү дээ. тэр болохоор ер нь манайхын шишнаас орж ирсэн соёл уу? Манихын шашин нь уул гэхээсээ илүү Гал. Өөрийг чинь л юм байна шүү дээ. уул гэдлээс нь би яг сайн мэдэхгүй байна. Жохон төв тал руугаа байж магадгүй. Гэхдээ сайн мэдэхгүй шүү. За. Тэгвэл ер нь соёл иргэншлийн хувьд болохоор нүүдэлчин анхнаасаа л нүүдэлчин байсан гэж ойлгочиход. Тэр их нүүдэлчд байсан. Уйгурын үед илүү суурших гэж оролцсон юм байна шүү дээ, тий. Киданчуудын үед сууршмал болон нүүдэл хосолдох гэж оролцсон. Ер нь бол иргэншил рүү хот байгуулалт руу өгөөд шүү дээ, тий. Тэгээд тэр нерончуудын үед төмөр үйлдвэрлэдэг байсан бас гоё юм, тий. Тий, нерончуудын үед яг нэг түрэг аймаг төмөр нийлүүлдэг. Тэгээд мордоо ингээд төмрөөр хуйгалдаг байсан. Орой хүртэл хуйгалах нь гэдэг чинь нэлээд их төмрийн үйлдвэрлэл хөгжсөн байсан байх гэдэг шүү дээ. Сайн хөгжсөн. Металл гэдэг үг чинь нөгөө металл гэдэг үг гээд дайнд яваад жижигхэн металл шагнуулдаг байсан үеийн зэрэгцээ бид нар мөр үйлжсэн юм. Цаг орны зэрэг байгаа тийм. Тэрийг зэрэггүй. Нөгөө үгийн юунаас нэг юм нөгөө нерончуудын үед хаан гэдэг үг яг үүссэн юм шиг нөгөө овгийнхоо удаа чиг хагаан гэж нэрлээд тэгээд тэр нь ингээд явсараад одоогийн бидний хаан гэдэг цал нэрлдэг нэртэй болж байгаа юм чинь бас төрийн хөгжил бас давхар яваад байл гэсэн үг тийм тийм бусад төрийнхэн зохион байгуулалт зохион байгуулалт бүгд хөгжиж байсан юм лээ. Тэр нь бол одоо хятадын их сурвалж дээр маш дэлгэрэнгүй болсон байдаг гэсэн. За кидан үүсний дараа биднээс нөгөө нэг монголчуудын жинхэнэ бахархал болсон их Монгол улс байгуулагдах шат. Бараг онд харж ийн үү 1120 1125 онд яг кидан гөрмөгсөн. Тэгээд хэсэгтээ нөгөө нэг аймагуудын задарсан аймагуд байж байгаа. Цагаандаа орох завгүй олдолтон болоалтах үе гэдэг хэлж байгаа байхгүй юу? Нэгдээ ботцсон аймаг. 1125-аас 1189 оны хүртэл одоо бидний мэдэх одоо Чингис хаан маань эхэлж байгаа юм байна. Зөв. Чингис хаан маань эхэлж. Тэгээд орондоо орох замгүй олдолтон болоцолтаад нэг 50-60 жилтэй 70 жил явжээ тий. Тэр үед нь яг Чингис хаан маань мэдлээд тэгээ 9 настайгаас эхлээд гээд төрсэн цагаас
нөө жатхад төрдөг гэдгээс эхлээд бид нар мэднэ л дээ тийм. Тэгж яваад 1189 онд хамаг Монгол улс гэхгүй аймаг гэхүү тийм байгуулад Хабус хачин хамаг Монгол улсыг байгуулчих тийм. байгуулчих чам тийм. Байгуулад сэргээгээд гэхүү тийм хамаг Монголын хаан ширээнд суугаад тэгээ 1206 онд яг жинхэнэ нэг их бидний бахархалд их Монгол улсаа байгуулж байгаа юм л та. Их Монгол улсаа байгуулад тэр цагаас хойш эхний үедэд илүү дотоодын дайн самнаа дарах те бусад овог аймагуудаа эзлэх зүйлс 1189 оноос хойш явж байгаад 1206 онд их Монгол улс гэж байгуулаад жинхэнэ эсхийд гуравтыг нэгтгэсэн эргэн тойрондоо харьцах чадвартай Монгол улсаа байгуулагдсан. Үүнээс хойш болохоор 1206 онд их Монгол улс байгуулагдаад харахгүй бол болохгүй хайчваа. Наа чинь шинээр ихсэн дэвтэр юм шиг Тийм байна. подкаст шинээр дэвтэр нэ. 1227 оны хүртэл Чингис хаан маань улсаа захираад тэгээ эргэн тойрны улсуудыг 1221 онд 20 эзрийг дайж дуусаад дараа нь тангуудыг дайлах гэж явж явах хугацаанд нас орчиж байгаа юм л да. Тэгээ энэ хүртэл Монгол улс хүчрхий хичээд ямар ч хэсэн дэлхийн тавцанд гараад Зевс үбэдэ маань тэнд чадваруудыг хөөгөөд Каспийн тэнгисээ тойроод яваад байгаа. Энэ хүртэл хугацаанд яг хөөхөн үйл явдлуудыг он тоололтын мэдүүлээ ярихаас илүү яг монголчуудын төр засаг тухайн үедээ юуг чадаад Нандбатарч юуг чадахгүй байснаасаа болоод дараа нь өөр хүмүүсийнх нь Батарч тэр үеийн монгол хүмүүс гэж ямархуу хүмүүс байсан юм. Одоо тэр үеийн монгол хүний чадварыг бид нэр эзэмшиж тээж явж чадчихна уу юу гэдэг талаас нь илүү ярих хэрэгтэй болов гэж бодсон. Тэгэхээр би баха он тоол ярихаас илүү Монголын их Монгол улс яг дэлхийн түвшинд яг юу өгөө гэж бодохоор чөлөө тодалтаа гэж ямар чухал гэдгийг ойлгуулсан гэдэг юм байна л да монголчуудыг. Одоо чинь Бээжингээс нэг хүн тар дурдан аваад Иран, Ирак руу эсвэл баруун тишээ Европ руу явхад ямар их чухал байдаг, худалдаа арилж ямар чухал гэдгийг илүү ойлгуулсан чөлөө худалдааны системийг гаргасан юм байна. Хууль цааз гэдэг бичвэл хуулийг нөгөө засаг хууль яасаа гэж нэрлэдэг байна шүү дээ. 1206-аас 1218 оны хооронд энэ их засаг хууль бичигдсэн гэдэг юм л да. Энэ хуулийн дээр болохоор төр захиргааны бүх харилцааг зохицуулдаг, цэргийн дэг журмыг зохицуулдаг, гэмт хэрэг ял шийдгэлийг оноодог, нийгмийн харилцаа ёс суртахууны хэм хэмжээг тогтоож өгдөг, тийм шашны итгэл үнэмшлийн талаар заачсан. Тэр байтугай бүр аж ахуй, бэлчээрийн хэрэглээ, ус байгальтай харьцах гэх хөтлийн зүйлүүдийг бүгдийг заачсан анхны бэлтгэл буй. Тэгээд дипломат талтшгүй ярих гэж зүйлийг бас үндэссэн байгаа. Бидний яриад байдаг алтан гэрээгээ бидний гандаа тогсоод дээр байдаг тийм. Илч түүнийг одоо гэрээгээ авч явдаг. Монголын нөгөө нэг шаналтай замаар ингээд нэг өнцгөөс нь нэг өнцөг хүртэл явхад ямар ч нэг аюулгүй явна. Улгаа дээр өсөөгөл гарах нам шүү дээ. Тийм өсөлтийг бүрдүүлсэн байна. Тийм. Тэгээд тухайн үед ингээд дэлхийн түвшинд ийм тэгээд өшөө нөгөө мэргэжлийн төв бичлэгийг сэргийг үүсгэсэн ч гэдэг юм уу те. Босод нөгөө яг жинкнээсээ үүсээг байж магадгүй зүйлсүүд маш их юм л да монголчуудын үүсгэсэн зүйлгээд тавч дуртахад эдгээр мэдээлэл дамжуулалт те. Одоогийн интернетийн үүслийг тухайн үеийн өгөөтэй хааны шууд байгуулсан тийм нөхцөлийн систем байгаад байгаа шүү дээ. Тэгээд маш их соёлын солилцоо явагдсан байдаг. Тэгэхээр илүү их тайван байдлыг тогтоосон гэх юм байна. Тэгэхээр яг ямар байсан болоод энэ их зүйлийг өмнө нь зөвхөн
тухайн орчиндөө бие биенээ дарангуулад илсэн солигдоод явж исэн хөгдөлчин аймагуд юг гинт чадаад юм болчихоо гэж ярих асуултын хэсгийг гуруулаад ярьж байна. тий. Миний хаар одоо Дунхуугаас хулаад Хөннөө, Сямби, Нэрон гэдэг төргөөр гэдэг юм уу яг манай Монголын нутаг дэвсгэр дээр ер нь бүгд л нэг тийм бүгдээ нүүдэлчин хүмүүс байсан байгаа тий. Тэгэхээр бид нар бол яалтчгүй ер нь л нүүдэлчтэй Тийм үү. боломжтой маргаан тий. Одоо нөгөө наадам болохоор нэг тийшээ явахгүй болохгүй бидний чинь бодол. Бидний нэг угаасаа цуснд байгаа нүдэл чинь зам төрхийг чиглэл болов гэж боддог шүү дээ. наадамаар ягаад заавал хөдөө явуулах юм тий. Тийм. Тэгээ Чингис хааны бас нэг амжилт гаргасан зүйл нь тэгэхээр нөгөө өмнөх хүннүүчүүд болон бос аймагтад байсан үгүй ардын зохион байгуулалтын цэргийн систем байгаа даа шүү дээ тий. Тэрийг төрийн систем болгоод ашигласан юм байна л да. Тэр маш чухал шинжилэл байсан юм байна гинэ. Тэгэхээр яагаад тийм гэхээр зүгээр хамгийн бүдүүлдэг инженеэр одоогийн түвшинд ойлгоё гэвэл пирамид систем шиг бүтцтэй ажилтдаг байсан юм байна л да. Би ямар нэгэн байдлаар төрийн үйл хэрэгт оролцохын тулд зайлшгүй би нэг 10 хүний дэмжлэгтэй байх ёстой. 9 хүний дэмжлэгтэй би өөрөө автах. Тийм байж миний дээдлийн түвшний ноёдод эсвэл төрийн удирдагч нарт бидний үг хүрдэг гэсэн байна л да тий. Тэр 10 хүн дахиад дээшээ гэрэлдэг гэдэг. Хэрвээ Чингис хаан өөрөө юм хуучин уламжлалт байдлаараа төрийг захирсан бол хэдэн язгуур угсаатай хүмүүсийг удирдаад нөгөөдөл нэг 10 аймаг захирдаг ч юм уу те. Нэг 10 өрх захирдаг. Тэгсэн мөртлөө шууд Чингис хаантай харьцдаг. Гэхдээ нэг айгүй ойлгомжгүй тодорхойгүй зүйлсүүд бий болоод Хүн болгоно л өөр өөрийнхөө арга барилаар л захирна шүү дээ. Тэрийг ингээд нөгөө ардын системд оруулчингууд нөгөө мэдээллийн урсгал нь ойлгомжтой, гişх хүлэмжтэй болоод дээрээс нь тэр хүн ахихын тулд зэрэгцээ 10 хүмүүсийнхаа дунд авиац чадвараараа ялгарх хэвээр. Үүн дээрээс нь тухайн үеийн монгол хүмүүсийн хөгжих шаардлага үүссэн юм байна л да. Тус бүртээ өөр өөрийгөө хөгжүүлж өөрийн тойрны 9 хүмүүсээс илүү болж иж дараагийн түвшинд рүү очдог байсан гэдэг. Энэ дээрээс нь буцаагаад эсэргээрээ Монгол улс тухайн их Монгол улсад үүсгэж байгаа шийдвэрүүд тий эсвэл ямар нэгэн нийгмийн халамжийн бас монголчуудын нийгмийн халамжийн анхны бодлогыг дэлхийд нэвтрүүлсэн хүмүүс гэдэг байгаа байхгүй. Нийгмийн халамжийн ямар нэгэн шаргагдсан цэрэгт эсвэл амь насаа алдсан цэргийн арга гэрт өгөх тусламж шууд хүрдэг. Хин нэгнээр дамжуулахгүйгээр. Тий. Эсвэл энэ нөгөө дээшээс доошоо доороос дээшээ урсгалыг маш их тодорхой болгож өгсөн. 10-10-аараа дамжуулаад иргэдийн сонирхол дээшээ дамжигддаг. Ер нь нийгмийн төрх байдал шууд 3-4 хүн төвшин дамжаад очиад байна шүү дээ. Тэр Чингис хаан. За 4 хүнээр дамжаад бүр иргэн бүр ард иргэн дээр хүртэл очиж байгаа байхгүй. Зохион байгуулалтын хувьд бол нэлээд сайн одоо орчин үеийн хэллэгээр бол менежменттэй байна шүү дээ. Байх нь. Дээрэс нь бас нэг юм сонсч байсан байна нөгөө нэг нэрэт зарчим гээд тэгээд чаддаг хүнээр нь чаддаг юмын хийлгэн гэдэг зарчим Чингис хааны үед яг биелээ болж исэн. Чи одоо нөгөө мерит зарчим ч юм болохоор нэг чаддагт нь боломж олгох гэсэн ба шүү дээ. Тэгэнгүүт илүү эртний нөгөө овг авгууд бол нөгөө нэг одоо хааны ах дүү гэдэг ингээд үдирдэг ч юм уу тий. Тэнгүүд Чингис хааны хийж чадсан юм бидний мэддэг түүхээр ингээ харангуут мерит зарчмыг зүгээр амар яг сайн хэрэгжүүлдэг гэсэн юм болов уу гэж зүгээр харагдаад байна. Одоо хүзүүг нь харавсан гэж ярьдаг зэвийг үнэхээр сайн бол өөртөө нэгдээд нэгдэхийг хүссэн
зөв нэгдсэн дэлхийн талыг субъекттэй хамт ингээд тойроод эзлээд ингээд явсан тий. Татаа тунгаа байгаа тий. Татаа тунгаа чинь 8 гэх тий. 8-аас Монгол угсааны хүн бол биш гэсэн үг шүү дээ. 8-ны мартгүй уугар ч юм уу тий. Уугар гаралтай уугар бичгийг багшиг байсан гэхээр 8-аас нэг хүн цугтаагаад тэгээ очиод бариад ирсэн. Бариад ирсэн чинь татаа тунгаа байсан. Татаа тунгагийн өөрт нь тамга байсан. Тамган дээр нь уугарч бичгээ бичсэн байсан. Тэгээд энэ юу юм яагаад юм гэхээр татаа тунгаа би ингээд хааныхаа тамгыг сахидаг хүн тамгыг нь дайсанд нь алдчих болохгүйгээд хөтөж явтал баригдчихлаа гэсэн юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн боловсролын болон тэр тамганы төр захирахад тамганы ямар чухал гэдгийг тэндээс хараад тэр хүнийг татаа тунгаа төрийн хэрэгтэй ашиглах дээрээс нь хан хүүхдийн багш болгох. Монгол төрийн бичгийг уйгурч бичиг болгох ажлыг тэндээс хийсэн. Чингис хааны одоо 9 өдрийг ингээ ойрын яг гол хүмүүс ингээ хараад тахаар яг тийм дандаа яг тийм язгуурын монголхон бараг байхгүй чаддаг хүмүүс л болж байна. Тийм хүн байхгүй гэсэн. Яг чаддаг хүмүүст нь л яг чаддаг юм өгсөн юм шиг тий. Монголчуудын хувьд тухайн үед хамаг Монгол аймгийн хувьд бол улс дамсан годалтай гэдэг чинь цоо шин зүйл байгаа байхгүй. Тэрийг ялч уус байгуулчлаа. Улсад чинь эдийн засгийн хэрэгцээг үүснэ. Тэрийг яг дамжуулах хийх үү гэхээр чаддаг хүн хэрэгтэй болчих. Чаддаг хүн нөгөө араб талтай ч гот байх чинь тийм. Тэрэн дээр чигтэн л араб хүмүүсийг тэр чигтэн нөгөө тогтолцоонд оруулахад тогтолцоонд өндөр байр эзлэхийн тулд араб худалдаачид өөрийнхөө 10-тай 100-тай 1000-тай орж ирдэг юм л да. Өөрсдийнхөө тогтолцоотой орж ирж байгаа гэсэн. Хэдүүлэнгийн одоо ингээд их Монгол улсын дэлхийд төгсөн сайн зүйлүүд ингээд яриад энэ чинь нэг бас нэг яг нэг туйлшраад бас нэг ойлгоцоо бид нар л Монгол гэдэг нэг багтаад байгаа шүү дээ. Бид нар яг чаддаг үедээ яг юу хийж чаддаг байсан. Бид нар бас чаддаг үедээ бид нар бас юу хийж чаддгүй. Одоо бидний нөгөө ярьдгаар болохоор нэг давуу талаа илүү гаргаж ирээд давуу талаа яаж тулгуурлах уу анхааралтай талаа яаж таних уу гэсэн зорилготой шүү дээ. Тийм. Ер нь подкаст тэгээд тэдгээр өргөн чөлөөнд цугларч байгаа явдал маань бол энийг л гаргаж ирэх байгаа даахгүй юу? Тэгэхээр Монгол хүний гэрлээгийн ч юм уу одоо энэ цуснд байгаа давуу тал маань юу гэж та хоёр харж байна? Миний хараас хамгийн нэгдүгээрт дасан цогцох чадвар гэж байна. Одоо энэ нутагт ингээд байсан саяны ингээд бүх нүүдэлчин авгуул саймгуудыг ингээд харахаар хатуу ширүүг нөхцөлд нэгдвэр тий. Тэгээд нүүдлийн жилийн дөрвөлөлийн дөрвөлөнд нүүдэх тий. Үйлзээд үгээ нүүн, хаварчаал угаа нүүн, туслан дуугаа гарна, тэгээд намарчаал угаа нүүн. Жилд 4 удаа ингээд нүүдэл хийдэг. Тэрнүүд одоо халуун орны ч юм уу тий. Хятад нэг яг нэг тариа тарьж байгаа хүн эсвэл грекэд яг нэг тийм осол зүүнлэх гэдэг хүн яг жилд юм уу эсвэл 10 жил юм уу хэдэн удаа нүгдэг бол тэгэнгүүт ингээд байнгын нүүдэл хийгээд тэр нь дагуулад маш тийм дасан зохицох чадварыг цаг агарын гинтийн нэгцэд байдаг ингээд авна. Тийм дасан зохицох чадвар шаардаад бид нар бол дасан зохицох чадвар өндөртэй гэж нэгдүгээрт. Тэгээд биеийн төсөв төвчээр барьж чадал гэж нэг зүйл бас байгаад гэх шиг байна тийм. Төрөний нөгөө дасан зохицох чадвар төсөв төвчээр нэг ойролцоо юм шиг тийм. Яг л зүгээр нөгөө дасан зохицохт нь мэдээж бас нэг муу тал байна уу ингээ харангуут бид нар ингээ дасан зохицохын тулд ингээд нөгөө гинтийн үйл явдлууд амар хурдан маневртай байдаг шүү дээ тийм. Маневр сайтай буюу уян хатаа байж сайтай байх нь. Тэгэнгүүт бид нар тийм урт хугацааны юм заавал нэг төлөвлөх шаардлага байна шүү дээ. Тийм яг нөгөө бэр байхад ухаанаар яатыг гэдэг шиг. Яс шийдэхэд шийдэж чадаад байгаа юм чинь их төлөвлөж яах юм. Одоо нөгөө нэг хятад нэг газар ингээ тариа тарьж байгаа хүн бол нөгөө тариагаа 3-4 жилээр ингээ төлөвлөж тарьдаг бол бид нар нэг улирлаар харж байгаа мó маргааш цаас орох уу бороо орох уу тэрэнд л бэлэн байдаг болохоор
угаасаа тийм нэг урт хугацаанд төлөвлөгөө тавих амьдрах нөхцөл нэг шаардлагагүй учраас бидний нэг тийм урт хугацаанд жоохон төлөвлөгөө тавьж сураагүй байж магадгүй гэж сул тал нь сайн тал нь тасан зэгцэх боловч тий сул талын одоо нөгөө магадгүй алсын хараагүй гэд тодорхойлчвал арай бүр том тодорхойлтолчих уу. за яг алсын хараа гэдэг нь нөгөө нэг амар тийм лоозон шиг үргэлжлэх нэг тийм яг тайлбарлахтай мэдэхгүй л байна. Уян хатан Тийм. тасан цогцох чадвар өндөртэй төсвөр төвчээртэй их маневр сайтай боловч урт хугацааны төлөвлөлтийг бол хийж чаддгүй. Тэрэн дээр жоохон дутмаг байдаг. Стратегийн биш тактикийн шинжтэй гэдгийг байлээ л дээ зарим номон дээр Урт тий алсын стратеги гаргахаас илүү. Хэрвээ стратегч удирдахч гараад ирвэл маш хүчтэй болдог гэдэг юм байл ийм нөхцөлд бол. Тэгээд Чингис хаан болон түүний өөр хүүхдүүдийн үед илүү стратегч удирдахч нь Чингис хаан байгаа тий. Түүний нөгөө зорилгыг хэрэгжүүлэхэд нөгөө тактикийн өндөр чадвартай хүмүүс лаг бүрэлдэхүүнд байхаар илүү хүчрхийг болж тэлэлт явсан гэж үздэг юм байна. Тэгэхээр тэр чинь амар санал нэг чинь нөгөө удирдахч нь хүчтэй байх хэрэгтэй гэдэг чинь хүчтэй тий. Одоо нөгөө сонгол монголоор яриад байдаг л нэг эвтэй байхдаа хүчтэй гэдэг нэг тийм амар бүгд хэлдэг үг байдаг шүү дээ. Тэр яг үнэндээ гэхдээ яг үнэн л юм шиг санагдаад. Яг бүгдийг нөгөө нэгтгэж чадах нэг хүний доор яг Чингис хааны үед ингээд нэгтгэхдээ үнэхээр хүчтэй байсан бохоо тий. Үнэхээр хүчтэй байсан. Гэхдээ бид нар хүчтэй байхын тулд зайлшгүй нэг тийм зүйлийн доор нэгтгэх ёстой. Тэр зүйл нь бүгд хүлээн зөвшөөрөх үс байх ёстой тийм. Тэгэхээр Чингис хааны үед болохоор Чингис хаан өөрөө тэр зүйлийг байсан юм шиг байна л да. Тэгэхээр түүний үр хүүхдүүдийн үед эцнээ тэлэлт хүчээр хэлжээ тэлэлт явсан ч гэсэн тухайн газар орон дээрээ хөгжиж сууршиж чадаагүй буцаагаад тарж бутарсан илүү хөгжил дэвшилт хүрч чадаагүй гэдэг нь Чингис хаан маань өөрийгөө орлуулах тийм үндэснийг нэгтгэх зүйл хийж амжаагүй л биш байна. За тэгвэл хэдүүлээ анхаарал штэ тал маань бол ер нь урт хугацааны төлөвлөлтийг бол хийж чаддгүй байх нь байна. Тийм нэг зан чанар одоо жишээ нь урт хугацааны гэдэг нь бид нар мөнгө хадгалж чаддаг шүү дээ нэг үндэснээрээ. Бид нар нөгөө нэг цалин баг болохоор ингээ мөнгө хадгалж чаддаг юм уу? Эсвэл цалин их байвал нэмж зээл аваад машин авдаг юм уу те? Бид нар яагаад тийм нэг хадгалдаг ард түмэн биш. Тэгвэл нөгөө хятад хүн бол ингээд орны захын одоо нэг тагсан дотор байгаа энэ оронд ороо алтан голдмаатай гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт манай эсрэгээр нэг захын хаусн дотор байгаа нөхөр зээлтэй байгаа ч юм уу тийм хадгалж юм уу. Яг тийм өөрийн өөрөөгөө байгаа. Бид нар яагаад нөгөө тийм хадгалдаггүй юм тэгэнгүүт нүүдэлтэй л тийм. Бид нэр нөгөө шаардлага байж нүүдэлж явж исэн гэдэг чинь нэг газарт заавал үн хөлс шингэсэн ур чадвар шингэсэн байшин байх гэдэг шнэ тий. Эсвэл ямар нэг нөх бурах гэдэг тий. Тэгтэл бидний монголчуудын хөрөнгийг ингээ харахаар дандаа нэг өөртөө хамт шилжиж болдог тий. Одоо нөгөө амьд үлдэх инстинкт нь нэлээ ингээд одоо өндөр байх шаардлагатай. Уур амьсгалынх нь одоо зүгээс ч гэсэн соёлынхан зүгээс ч гэсэн харахаар тийм харагдаад байна шүү дээ. Тэгэхээр бид нэр ер нь амьдрал дээрээ яаж одоо бид нэр ажил амьдрал дээрээ яаж болгол зохистой юм болоо. Одоо амьдрал дээрээ болох их зааж үлсэн. Тэгээ сая нэг жоохон түүхийн талаар нэг жоохон подкаст энэ ном сонирхсан тэр талаараа яг амьдрал дээр буулгах дээр одоо жоохон мэдээж нэг урт хугацааны төлөвлөгөөг байж болохгүй бах тий. Тэгэхээр илүү урт хугацааны одоо бид нар чинь анх удаа илүү одоо олуулаа нэгдээд одоо манайх чигдүү амт юм бэ. Бараг л Улаанбаатар хотод сая гаруй 2 сая гаруй хаа тий. Сая 500 байдаг ш. Тэнгүүд яг ингээд сая 500 хүнтэй сууршиж байгаа нь түүхэндээ анх удаа. Тэнгүүд бид нар одоо илүү хөгжиж дэлхийн улсуудтай үзэлтэйг миний хавар
яалтч одоо тэр урт хугацааны төлөвлөгөөнд бол одоо суралцах хэрэгтэй. Тэгээд дасан зохицох чадвар бол гэхдээ угаасаа сайн тал энийг бол нөгөө нэг юу яах хэрэгтэй л баг. Олон мөнгөлөөд энийг үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Энэ бол сайн тал гэж бодож байна. Дахиад нөгөө нэг давуу тал юу тал нь дуусаагүй шүү дээ, тийм. Зүсэхгүй. Тийм дараагийнх нь зүгээр нөгөө давуу тал гэдэг нөгөө эрхчлөөтэй сэтгэлгээ нь юу н гайгүй болов гэж нэг хараад байгаа. Ягаад гэвэл нөгөө нэг монголчууд байдаг нэг бор гэртээ бог гэдэг нэг үг гэдэг шүү дээ. Тэр шиг ер нь эрхчлөөтэй байх дуртай. Хүний ихээр зовхоор өөр ихээр жаргах. Хүний ихээр жаргахаар өөрийн ихээр зов. Барын толгой бай. Барын сүүл байснаас батганы толгой яв. Тэгэнгүүт эрхчлөөд нэг тийм сэтгэлгээтэй юм уу? Чингис хаан хүртэл нөгөө нэг шашныг бүл ингээд амар арчилсан авдаг шүү дээ. Шашны ямар нэгэн ялгуурлахгүй байхгүй. Одоо бүх манай хойд хөрш болохоор ер нь коммунист диктатор талдаа урд хөрш маань бас тийм талтай. Энэ хоёр бүрний дор манай арчилсан улс шүү дээ. Хамгийн эрхчлөлттэй бас байгаад байна шүү дээ. Эрхчлөлт гэдэг нь яг нь тухайн үеийн нэг Чингис хааны үед болохоор яг өөрийнхөө захиргаан дотор тэр хүмүүс урт хугацаанд стратегийнхаа хувьд болохоор нэг Чингис хааны юм уу тухайн үеийн хаатын зорж байгаа зорилгын төлөө юм хийх нь бол хийн. Гэхдээ би яг өөрийнхөө гацад нутаг өөрийнхөө харьяал дотор өөрөөр байна гэдэг ч юм уу тийм нэг тийм хандлага нь тийм өрсөлдөлч юм шиг санагдаад байдаг надад. Орон зайтай байсан байна. Тэгээд орон зайтай одоо чөлөөтэй хөгжих боломжийг олгосон байна. Бас илүү шудраг байсан юм болов уу? Хийж чаддаг хүнд нь хийж чаддаг зүйлийн нөгөө нэг гэдэг чинь өөрөө бас их шудраг байсан байна шүү дээ. Эрхчлөөтэй гэдэг нөгөө нэг ярьжсэн тэгэнгүүт орон зай гэдэг нь ер нь эрхчлөө гэж тэгж л боддог байна. Эрхчлөө гэдэг нь нөгөө нэг бүх юмыг өөрийн дураар хийх биш. Тодорхой хязгаарлалтын дотор хариуцлагатайгаар өөрийн дураар байхыг илүү эрхчлөөтэй орон зайтай. Тэр гэхдээ одоо яг манай яг одоогийн бидэнд ер нь яаж хэтэрсэн байх гэж хэтэрсэн байх магадлал тийм. Энэ чөлөөний орон зайд талддаг юм уу? Чөлөө итцсэн. 300 гараад нөгөө нэг шүлсээ хайдаг. Эсвэл нөгөө Японд бол хайддаг ч. Тийм. Хийж хийхээсээ илүү би тэгмүүтэ гадаад оронд очингуудаа нөгөө нэг дасан зохицох чадвар амар илэрч гарч ирэнгүүтээ шүлсээ хаяхгүй байх ч юм уу тэр соёлтон шууд зохицоод явчихдаг. Тийм маневр сайтай хүмүүс ахнаа. Тэгэхээр яг эрхчлөө сэтгэлгээтэй нэг тийм ер нь бас нэг давуу талтай юм шиг хэрнээ тэр нь хитрж байгаа нь бас сул тал болж шүү дээ. Ер нь бол бид бас монголчуудыг анхаарамжтай тал. Тухай миний судалсан хэсэгт болохоор би монголчууд үнэхээр багаар ажиллаж чаддаг байсан байх гэж бодод байгаа юм. Хамгийн бага цэргийн нэг чинь 10 дахь гэж байгаа юм те. Тэгтэл тэр 10 хүн бүгд заавал ах トゥ амраг садан байгаад нэгнийхээ төлөө байгаад байсан мэдээж үгүй бах. 10 ах トゥ нэг дор очиод ах トゥ бүртүүлэл хаа байсан. Өөрөө очиод айтад явна гэх. За гурвангийнхаа ерөнхийдөө цаг дуус. Жин тэгээд харилцсан цагаа зарцуулаад ирсэн тэдгээр өргөн чөлөөнд ирсэн хоёр залуудаа маш их баярлалаа. Тэгэд нөө түүхээ мэдхгүй хүн чинь ойд төрсэн сарамгч мэт гэдэг дээ шүү дээ. Тэгээд би бол ерэн сарамгч байсан байхгүй юу? Одоо л илүү жоохон ойлголттой боллоо. Дунхуу аймаг за үүний дараа Хүннү, Сямби, Нярон, Түрэг уйгаар Киргиз, Кидан гэд тэгээд их Монгол улс байгуулагдсан гэд ер нь явлаа. Тэгээд яг түүхийн сэдв ярихлаар өөрөө заавалчгүй нэг баримттай ярих хэрэгтэй. Маш чухал сэдв. Энэ бол нөгөө нэг хүний эмзэг сэдв гэдэг шиг л зүйл шүү дээ. Тэгэхээр энийг бас нэлээд ойлгомжтойгоор хамт олондоо тайлбарлах гэж оролдоод өөрсдийнхөө хэмжээнд бас маш их цаг завыг гаргасан хоёр залуудаар талархлаа. Тэгээд ажил дээр тааралт да тий. Сүлд үг мөг байхгүй маа. Сүлд үг хэлэхгүй.
За хэлж олноо. Ер нь нөгөө нэг монголчуудын түүхээ ярьсан нь бид нар яг ямар замыг туулсан юм бэ гэдгийг товч харж байгаа шүү дээ. Тэгээд гол зорилго нь нөгөө нэг бидэнд ямар зан чанар үлдсэн, бидний одоо давуу тал юу байсан, анхаарахтай тал нь юу юм, тэрийг гаргаж ирэх гэж одоо хичээлээ. Тэгээд миний хувьд зүгээр дүгнэлт нь бид нар ингээд зөвхөн ингээ Монгол гэдэг нөгөө чэжэдэл дээр бахархаад байхгүйгээр өөрсдийнхөө нөгөө давуу талыг илүү нөгөө өвгдөцөөсөө таниад тэгээд илүү давуу тал дээр ингээд тулгуурлаад одоо бусад улс оронтой бид нар өрсөлдөж чадах юм байна гэж зүгээр харж байна. Бид нар бол яг саяны ярьсан улсууд ерөөсөө бүгдээрээ л тухайн үедээ одоогийн Монголоос том газар нутагтад бүгд том улс бүрэн. Тэгэхээр бид нар бол яг давуу талтай тулгуурлах юм бол дэлхийд өрсөлдөж чадна гэж хараад байна. Тэр одоо потенциал нөөц нь биднэрт байгаа. Зүгээр чэжэд дэлдээд байх юм бол чадахгүй байна. Тийм үү. Одоогийн монголчууд ч нэг дэлхийгээс жоохон айгаад байгаа юм шиг тийм. Тийм л жижиг гэмдээ бид нар тэсчүүлдэхийн тулд одоо гадны нөлөөгүй байх ёстой ч гэдэг юм тийм. Гадны уул уурхайн компаниудыг хөөж гаргая ч гэдэг юм тийм. Тийм зүйл чинь шал тухайн үед бид нар хүчрхэг байхад илүү эсэргээрээ дэлхийг илүү өргөн зах зээл, илүү өргөн боломж гэж хардаг байсан. Тэхээ шүү гэж би ер нь дундаас нь ойлгосон. Тэгээд тухайн үеийн их Монгол улс чинь одоогийн нийт монголчууд бидний ойлгоод байдаг байсан. Зөвхөн монголчуудын улс биш юм билээ. Тэгэхээр бид нар чаддаг байсан үе биднэрт байгаа. Магадгүй одоо чадахгүй байгаа нь өөр олон одоо бид нар одоо их Монгол улс хүртэл зогсчлоо шүү дээ. Тэрний дараагийн одоо Монголын түүхүүд яагаад өнөөдрийн Монгол ийм болчиход байгаа юм бэ гэдэг нь бас тайлбар гарч ирэх юм болов уу гэж бодож байна. Уучлаарай чаддаг хэдэн зүйлүүдээ мэдж авлаа. Чаддаг хэдэн зүйлүүдээ багслах гэж оролдлоо. Тийм. Одоо түүх чинь бас яг нэг түүхийн мэрэгчлэн бит хоёр иш болохоор нэг зүйл юм билээ. Өөрсдөө нөгөө уншсан, нэг сонссон подкастуудыг л түүхэн үйл явдлуудыг, онцлогуудыг уншаад тэндээсээ хүний ур чадварыг хүртэлх багс гаргаж авахын тулд хийх л олон төвлөрдөг. Гэтэ та хоёр чинь одоо намир дотроо л түүхч болчиход байгаа шүү дээ тий. Одоо тэрийг мэдчихээ. хот шүү. Хотлаа шүү. Өөртөө найдаараа хүмүүс. Тэр хөрлөгийг сайжаад байгаа байсан нөгөө нэг бид нар яг тэр чадчихсан саяны энэ улс гүрнүүдийн үед ингээд гадагшаа чиглэлтэй гадны улсуудыг ингээд боломж гэж хэлсэн. Одоо бид нар яг нэр ингээд нэг дан бамбаа шүү дээ. Дан бамбаа. Хятадд уусчих үедээ хятадуудыг гэдгийг олныг оруулж ирээ тий. Оросууд бол гинтгэн алчин шүү. Оросуудаас болгоомжлох ёстой тий. Америкчууд цөлмчөд яваадаг шүү. Хоосон нөхөлдөө шүү ч юм дээ. Ямар амт тий. Чаддаг юмараа тэгэл авах юм аваад бид нар тэднийг ашиглаад хаяа. Бид нар тэднийг ашиглаж болно гэдэг. За. Тэгэд маш их баярлалаа. Тэгэд сүүлийн эцэг өвгнүүдээ бүгд та хоёр хэлж амсан биз дээ. Одоо ингээд гаач авахд асуудаг байна. Яг амар сандраад хоёлаа юм уу? яг бүр амата боо шууд дуусахаар сандарлаа шүү дээ.